Лооны үзмэгийн тайм эхэлж байна. Шинээр сонгогдсон улсын хурлын гишүүд анхны хуралдаа сусгааж тангараа өргөлөө. Энэ үеэр Ганбаатар болон Адиас өрн гишүүдийн хөгжилтэй бичлэг мемнүүд сошиал ертөнцийг шугаллаа. Анхны хайршиг эмзэгхэн хаадай Инхрийг юм баха Харундо чарын зэдэ Бидидал тэгэмшэ Ахяат Дорногов аймгийн Улаанбаатар суманд байрлах уран олборлолт эрхэлж байгаа урханаас олж хүн мал охирж байгаа талаар Босоо хог Монгол төрийн бас байгууллагын гишүүд мэдээллээ. Одоо өнөөдрийг хүртэл бид нар ингээд яагаад хамгийн гол алдаатай юм нь мал эмнэлгийн газар байна. Лаборатори судалгаа шинжилгээний төвийнхэн ийм болсон одоо энэ харж байгаа сте дундаа нүдтэй хураг гарцсан энэ дундаа жигтэй дундаа ганцхан нүдтэй тэгээд гурван жигтэй. Тэгээд энийг одоо захиргааны дээр австралигт нотлохын дээр авахулсан явж байгаа. Энийг өнөөдөр жишээлбэл одоо тэр энэ Дорногов аймгийн мал эмнэлгийн дарга нэг охин мэдгүй ингээд одоо хайцсан толгой хайцсан сураг сонсгоцсон энүүгээр ирсэн явсан мэдгүй гэж байгаа байхгүй юу? Ийм сонин нэг хиний төлөө тэнд юу хийж ямар ажил эрхлээд байгааг нь ойлгомжгүй. Тэгээд 8 хөлтэй 4 жигтэй их шиг гарсан сая энэ хавар тэгээд толгоогүй ишиг гарсан энэ бүгдийг мал эмнэлгийн лаборатори нэг сүрхий судал шинжилдэг болоод аваа явдаг. Тэгээд яг үнэндээ бол бид нар нотлох эмнэлгийг албаар устгаж байгаа ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа албан тушаалаа уруулан ашиглаж байгаа тэдгээр малын эмч болон тэр мал эмнэлгийн ерөнхий газрын дарга түмэн Дэмбэрэл гэх тэгээд тэр лаборатори судалгаа шинжилгээний тэр дарга нар одоо тэгжин гэж би ойлгож байгаа. За өнөөдөр захиргааны хэргийн шүүх Улаанбаатар суманд байрлах Бадрах энержи компани талбайд үзлэг хийсэн. За үзлэгээр бол тус одоо компани агуулгад 2.8 тонн ураны баяжбал байгааг тогтоосон. За малчдын мал одоо 9 зүйлийн гажиг гарсан байгааг харж өөрсдийнхүүдээр тогтоосон. За малчдын бие дээр одоо үл мэдэгдэх одоо зүйлүүд гарсан байгааг шүүгч бас нүдэрээ харж тогтоосон. За дээр нь бол энэ одоо шүүх хурлыг үзлэг явагдахад нэхэмжлэгч тал буюу Босоо хог Монгол төрийн бас байгууллагын хуульчид болоод тус байгууллагын тэргүүн гишүүд оролцсон. За нөгөө талаас хариуцлагч талаас Бадрах энержи компани хуулийн хүмүүс болоод тухайн уурхайн дарга оролцсон. За хүндлэнгөөс бол хэвлэл мэдээллийнхэн бид оролцож, нутгийн иргэдтэй хамт оролцож байлцаж ийхүү шүүх хурлын үзлэг явагдаж дууссан байгаа. За үзлэгээр тогтоогдсон зүйлүүд бол мэдээж дараагийн одоо 7 сарын 8-нд болох шүүх хурлын танхимд яригдах нь ойлгомжтой. Сонгуулийн үр дүнг ардын намаас бусад намууд эсэргүүцэж байсан билээ. Энэхүү явдлын үеэр нэгэн эрэгтэй гинэт гарч ирж лайв хийсэн нь олонний хүч өгөөд амжжээ. Цагаа уулын 3-1-ийн дагуу ард түмэнд шалгах юм. 9 давхар орон сууцны хан дээр коронавирустай сайн тэмцэж байгаа нэмхүү эмчийг зуржээ. Энэ талаар нэмхүү эмч сэтгэлдээ хаваалцжээ. Би бол яг өөрөө хараагүй манай хамт олон найз нөхөд одоо хүмүүс харсан. Тэгээ фэйсбүүкээр надад энэ зургийг зөндөө явуулсан. Монгол улсад баг урд хожид ийм том зураг байгаагүйгээд манай найзууд ярьж байна. Ажлын хамт олон маань бас надад хэлж байна. Тэгээ бидний ажлын хамт олонны төлөөлөл болгож таныг зурсан байна лээ гэд ингээ ярьж байгаа надад бол сайхан байгаа. Тийм учраас би тэр хоёр хүүхэдтэй уулзах юмсан гэж бодож байна. Хоёрдугаарт одоо ийм одоо анхаарал тавьж их хөрөнгө мөнгөө зарж ингэж сэтгэл гаргаж ингэж зурсан нь бол одоо бидэнд их одоо хариуцлага хүлээлгэж байгаамаа гэж бодож байна. Тэгээд хариуцлага одоо ажлын энэ эрч хүчээ алдахгүй сайн ажиллах юмсан гэж бодож байна. Хүн
Сүм намаас сонгогдсон дор чанга гишүүн төрийн ордонд пүүцтэй орох гэж байгаад гутлаа салхад хүрчээ. Энэ талаар нэг хэсэг сошиал орчин шүү гэсэн байна. Тэрээр энэ талаараа инхүү тайлбарлажээ. Энэ ер нь орж ирж ирсэн байх. Бага өмнө сангийн яамд ажилладаг байхдаа нөгөө ажлынхаа хувцастай ирдэг байсан л та. Тэгээ өнөөдөр бол нөгөө тойрогтой ажиллаж байгаа шууд ирсэн. Одоо тойрогийнхаа хүмүүстэй уулзж хагаад. Цуглаа орох туу. Тийм шүү дээ. Одоо ер нь бол талхлаа илэрхийлээд нөгөө тойрогийнхаа хүмүүстэй уулзж сүүлийн 3-4 хоног. Тэгээ ер нь ийм л хувцастай л үгэн байгаль яваад байгаа л да. Тэгээд өнөөдөр харин пүүцэн гутал өмсчлөө гэх нэлээд шүүмжлүүлж байгаа шиг байна. Тэгээ мэдээж монгол хүн бол нөгөө төрөө хүндэтгдэг. Хүндэттэй хандлагагүй яах вэ? Тэгээд ийм гутал өмсөж ирээд төрөө хүндэтгэхгүй байна гэдэг шүүмжлэлийг бол хүлээж авч байна. Тэгээд цаашаа бол хуулиад дагаад ажиллана. Харин монгол төр маань бас өөрөө монгол хүндээс ээлтэй байгаасаа тий дурын хүн бас ордог байгаасаа дэлхийн маш олон парламентаар бас орж исэн. Парламентын байшингуудаар. Тэгэд бол нэг айхтар бас тийм хувцсны тийм хязгаарлалт бол гайгуул идэв шүү дээ. Диско клуб бар PC тоглоомын газар урлаг соёлын үзэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 7 сарын 15-наас нааш нийлэхгүй гэсэн шийдвэрийг улсын онцгой комисс гаргажээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж UB Comedy Lab-ын залуус талбайд ирчихсэн байна. Энэхүү чагсаалтын өрг Paparazzi гэмээр сэтгүүлч комедийн хануутай баг зэрэг сөрөлтөд амжижээ. Шийдвэр гаргасан юм бэ. Энэ ажлаа өөр хийж чадахгүй өөртөө гаргасан шийдвэртэй эзэн байж чадахгүй байгаа юм бол энэ ажлаа бойл. Одоо бойл миний өгч зүгээр ажлаа хүлээж өгч. Сонгуулийн үеэр уулзалт хийгээд Орч 2 зүйл дотроо татчихлаа. Бар рестораныг нээхэн зүг гэж үзэж байна. Бар ресторан гэдгийг юу гэж ойлгож байгаа та? Өөрөө юу гэж ойлгож байгааг нэгж байна. Бар ресторан нээхэн зүг шүү дээ. Тэг танах нөгөө нэг амар муухай сурвалжлага хийгээд идэг дэлхий юу вэ те? Амар нөгөө вебсайт байна те? Эдних нөгөө дандаа нөгөө хөөрхий залуучуудыг нөгөө хөөрхий буудалд ороод байж хат нь хаалгын цөм цогж ордог. Мөн үү? Мөн бэ те? Жиш өөрөө аха бас сэтгүүлч ёс зүй гэж байгаа. Би өөрөө ч ёс зүй. Би бас ёс зүйтэй. Би танд одоо өөрийнхөө бод. Чи аригтай залуучуудыг аригтай. Би өөртөө өрөөлөхгүй. Ариг уухыг өрөөлж 2-р сүгийн үгүй. За одоо байж гараа. За манайхаа сонсч анхаараарай. Энэ нөгөө хүмүүсийн эрхчлөөнд халддаг, аюу муухай ёс зүйгүй сэтгүүлч папарацци цэгийн мэн гэд энэ одоо энэ хамт олонны хүмүүс ийм заваа юм хийж байгаа. Би хамт олоор нь хэлчихэ. Та өөрөө амар ёс зүйгүй. Сонгуулиуд айгу заваа юм. За чи ёс зүйтэй. Би ёс зүйтэй. Чи 2-р сүгийн юм яриа залуучуудыг 2-р сүг. Ариг уухыг өрөөлөд бар ажлуудаас ёс зүй. За одоо ийм заваа юм чи. Тэгээ энэ залуучууд бүгдээрээ харж байгаа тэгээ үзэж байгаа. Чи ч олон нийтийн сэржээр ёс зүйгүй зүйл яриад 2-р сүг бүгдээрээ харцгаараа хараарай. Тэр чи ёс зүй юу? За би ерөөсөө стресс нэр. Чи ариг ууснаар залуучууд ямар байдаг ямар нөхцөлд ордгийг мэдгүй. За одоо энэ хүмүүстэй юм ярмаарг байна уучлаарай. За тэгэхээр үзэгчдээ та бүхэн харж байгаа багт нэг хэсэг нэг иймэрхүү залуучууд байгаа юм аа. Тэгээд өөрсдөө 2-р сүгийн юм ярина. Аригтар суухыг уриална. Ийм нөхдүүд одоо ингээд ариг зарахыг уриалаад архины үйлдвэрлэлд дэмжиж залуучуудыг арх угаас шоронд орд биеэ өмнөл гэдэг энэ зүйлүүдэд ингээд уриалаж зогсож байгаа. Улсын хурлын гишүүн асан Номтой баярын туслах хийж байсан нэмд орчны бичлэг сошиал орчин трендлоод байна. Би ч юм бүр монтажтай. Нэг сургуультай тэтгэн байсарга төгсчихсэн байж байгаа шүү дээ. Би чинь монтажтай. Монголд нэгт сургууль төгсөөгүй байж өөрийгөө өндөр боловсралтай гэж худлаа хэлж болохгүй. Дараа 7 хоногийн цаг агаарын хувьд өмнөх 7 хоногтой ойролцоо нэмэх 24 градус байх юм байна. Хурд тунц орохгүй юм байна. Цаг агаарын мэдээг хүргэсэн ганд тулга байлаа. Баярлаа. Баяртай. Энэ 7 хоногийн үзмээгийн томьёог өндөрлөж байна. 8 сарын 20 хүртэл турааштай. Яагаад 8 сарын 20 хүртэл баяртай гэж байгаа вэ гэхээр бит хоёр амарж байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн 100-ыг 100-аатай сайхан амарч өнгөрөөгөөрэй. Баяртай. Хөдөө нь хорон нутгаар аялах байгаа бол хогоо сайн авч яваарай гэж хэлмээр байна. Баяртай.